За наваа зөв хүүхдээ идэр зэрэг гэдэг. За би 1980 онд төрсөн. За эхнэр 2 хүүхдээ амьдардаг Доронтой аймгийн харьяатай. Бүсэн ажиллагааны төвд гэмтлийн дасагт одоо гэмтэл сувгахын мэдсэл чимчээр ажиллаж байгаа. 2007-оос 2013 оны хооронд Дорноо анагаах ухааны сургуульд хүний хэмжээ мэрэгчлэр төгссөн. 13 оноос 17 оны хооронд Баянтүмэн сум эрүүл мэндийн төвд хүний хэмжээр ажиллаж байсан. За 17-оос 19 оны хооронд гэмтэл сувгуулсан үндэсний төвдөр гэмтэл сувгах мэс засалч хэмжээр нарийн мэрэгжил эзэмссэн. За 19 оны 11 сараас 2020 оны 4 сарын хооронд Хөлбөмбөр сум эрүүл мэндийн төвд мөн эрүүл мэндийн төвийн дарга болон хүний хэмжээр 6 сар ажилласан. За 20 оны 4 сараас 20 оны 11 сарын хооронд гэмтэл сувгах судлалын үндэсний төвдөр гар саваа бичил мэдслээр мэргэжлийн сургалтанд хамрагдсан баг. За ер нь бол шатлал хоорондын ялгаа 1 2 3 дахь шатлал гэж байгаа. Тэгээ шатлал болгон дээр ажилласнаар бол хүн бол мэдээж нэгт бол маш нөгөө эмнэлзийн олон кейс үнтэй таардаг. За мөн хүнтэй харьцаж бас тодорхой сурж байгаа юм. Одоо 3 дахь шатлалын эмчнэр бол одоо маш нарийн мэргэжлийн эмчнэр байдаг. Яг чиглэлээр бариад ажиллаж байгаа. Хөдөө орнуудад 2 дахь шатлалаар ажиллаж байгаа эмчнэрд өөрсдөө биднээс 2 дахь шатлалаар ажиллаж байгаа эмчнээс маш өргөн өрөөний мэдлэг шаарддаг. Одоо манай гэмтэл бол дотор нь 10 гаруй ингээд сал явчихдаг. Гавал давих үзүүн нуруу түлэнхий ингээд энэ мэдчил. Тэгээ бид нар бол 2 дахь шатлалаар тэр бүхнийг л одоо хийгээ явж байгаа. Өвлийн уйлралд мөн ачаал бол манай гэмтлийн тасаг тогтмол байдаг. Гэхдээ өвлийн уйлралд бүр ихсдэг. Яг зөв гадаа галтаргаа уулга ихсэнтэй холбоотой мөн архиталт одоо янз бүр сүүлийн 2 жил одоо архиталт харьцангуйгаар одоо зур хугацаанд ихсэж байна. Ахуй архиталт баар савнысанд холбоотой. Энээс үүдэлээ нүүдэх залууч тоондоо зодлох нэг гэмтэх ийм тохиолдол ихсэж байгаа. Би бол өөрийн сонирхож байсан одоо дээд мөч буюу гар саруу бичил мэдслээ өөрөө сонирхож хийсэн. Тэгээ сонирхлоороо энэ мэргэжлийг сонгосон учраас одоо дараагийн ээлжинд бол яг хүн амд яг ямар одоо техник дутаад байгаа тусламж дутаад байгаа тийм тэр тусламжийн энэ хэрэгтэй гэж үзэх юм бол ямар ч чиглэлээр бол нээлттэй суулна да ооштой. Ер нь бол манай удамд бол эмч бол мэргэжилтэн бол баахгүй. Тэгээ анх 10 жилээр төгсөөд конкурс өгөхөд ер нь ээж аавын саналаар анх Дорногов их хэмжээ мэргэжил сонгоод 2007 он анх их хэмжээ мэргэжлэр хэлсээд сурсан да. За манай эхнэр бид тэр 10 жилдээ байхдаа анх 2003 онд танилцж байсан. За тэгээд Дорногов руу цуг одоо би их хэмжээ мэргэжил сонгоод манай эхнэр сольж мэргэжлийг сонгоод ингээд хоёулаа Дорногов анагаах ухааны дээд сургууль руу явж ирсэн. За миний том охин одоо 1-р сургуульд сурдаг 11 настай. За баг маань 5 настай цэцэрлэгт явдаг. Манай эхнэр Баянтүмэн суманд ажилтдаг сувилагч мэргэжлэр. Тэгээ ер нь бол бид тэр нэг 7 хоногт нэг 2-оос 3 удаа л хардаг. Эхнэр жижүүртэй сувилагч учраас жижүүртэй хонд би бас мөн өөрөө жижүүртэй хонд тэгээд ер нь жижүүрээс жижүүрээ хонд тэгэл таарлах нь ер нь 7 хоног 2-оос 3 удаа л. Ийм чинь юм тийм. Тэгээ ер нь бол тэгэл бид нар ч одоо тэрэндээ бараг дасцсан штэ тэгээд одоо уулзахгүй байна, таарахгүй байна гэдэг нэг айхтар ууч юм зохиод байхгүй тэгээд ажилтнаа чинь ажилдаа явж л байгаа гээл тэгээд нэг нэгэндээ анхаарал халамж ер нь баг л тавьд юм санагддаг. Хүүхдүүд ч гэсэн тэгээд сурцсан штэ анхнаасаа л тэгээд аав байхгүй аав яасан гээл би ч одоо анх чинь манай эхнэр чинь 4-р курс төгсөөд 11 онд төрсөн. Тэгээ би чинь Дорногов дахиад үргэлжлүүлээ сурж байгаа учраас ингээд төгсөөд ирэнгүүт хүүхд маань том болцсон байгаа юм чи. Яваад л ирэнгүүт зуны амралтаар л ирнэ. За мөн баг маань ялгаагүй. Дөнгөж төрснөө дараа би нөө 2 жилийнхээ эртний сургалтанд яваад өгч байгаа. Мөн гээл сурж байгаа л ирэхэд хүүхд маань мөн л том болцсон. Тэгээл манай хадам хөвчлээ хардж одоо сургууль соёлтон зөөх. Тим тусалцаа байхгүй бол яг хоёулаа нөгөө тийм эмч сувилагч мэргэжлэр ажиллаж байгаа тохиолдол ер нь бол аюу хэцүүлтэй. Манай байгууллага ерөнхийдөө залуу боловсрон хүчинд аюу сайн дэмждэг. Сургалт, судалгаа одоо ингээд юмд явуулж байгаа, төгслийн дараах сургалтанд явуулж байгаа байдал нь бол аюу сайн дэмждэг. Анх би бол ажилд орчоод Баянтүмэн суманд би ажиллаж амьдардаг байсан. Баянтүмэн сумд одоо нааша ажилдаа өглөө орой ингээд явдаг гэсэн. Наашаа цааш 12 км.
газраас. Энийг манай одоо дасгийн эрхлэгч Инхтлэг амч маань одоо дээшээ өдөртлгүүд уламжлаад за энэ хүн гээд одоо холоос явдаг юм байна. Тэгээд манай байгууллага одоо өдөртлгүүд маань натаа уулзаа. За ингэж холоос явдаг юм байна. Жамд одоо бас аюу чирэгдэлтэй байгаах гээд намайг одоо байгууллагын байранд одоо оруулж ингээд нөгөөд одоо би энд одоо ажлын цаг заваа одоо энд зориулахад надад маш хэрэгтэй байна. Тэгэхгүй сумаас явж байгаа тохиолдолд оройт нь бас энэ ажил дээр утахад бас хэцүү. Тэгэл унаа тэрийг олон наашаа цааш ингэ явах асуудлууд их байсан. Тэгээ ийм талаас ер нь бол залуучуудыг ер нь манай байгууллага бас аюу дэмжиж ажилладаг. Өдөр чинь яаж юм? За энэ чинь болтон хэлдэг зөө. За манай гэмтлийн дасаг бол 4 их хэмжтэй. За 15 ортой. Үений нэг нарийн мэргэжлэмж манай буюу дасгал Инхтлэг хэмж байна. За Эрдэнэ хэмж маань мөн газруу бичил маслаар сурсан. За би мөн газруу бичил маслаар ингээс төгсөөд ирсэн. За одоо манай нэг лавжуу хэмж маань бас хүзүүн орооны одоо нарийн мэргэжлийн эзэмшил хотод одоо байна. За тэр нь гэмт цогийн дасаг маань 3 дугаар шатлал дээр хийгддэг хагалгаанууд бол хвчлэн одоо энд хийж эхэлсэн. Өвчтнүүд маань Улаанбаатар хот руу цаг хугацаа алдахгүй. За тэгээ нүүд биеийн байдлын сум оногдтаа ингээд 3 дугаар шатлал дээр хийгдэх боломжтой хагалгаанууд ингээд хөдөө оногдтоо 2 дугаар шатлал дээр ингээд нэвтрүүлээд ирдээд явж байгаа маань дасгийн хамт олон маань. Одоо хагалгаа хийсэн өвчтөн маань та эдгээд гараад явах. Тэр л хамгийн сайхан мэдрэмжтэй. Хүнийг ер нь бүрэн бүтэн байлгаж эрүүл мэндийн дээр ер нь анхаарад хүнийг ер нь өвчнөөс нь салгана гэдэг чинь л одоо эмч хүний хамгийн сайхан авж байгаа мэдрэмж. Эмч гэдэг өөрөө бол аяа хасар том мэргэжил. Тэр дундаа толгойн 3 чулуу ордог нь бол мэдсэлч эмчнэр. Мэдсэлчний тэр яагаад ингээд өөртөө нэг илүү сурж болж хөгждөг гэхээр яг хүний халуун амьтад хагалгааны ширээн дээр уулздаг үзээс одоо их хагалгааны эмч бол хамгийн ур чадвар өндөр байх хэрэгтэй гэж боддог да. Өвдсөн хүмүүс хүнээс хамгийн их анхаарал хүсч идэг цаанаас байрлаас. Тийм учраас тэр хүн дээр бид нэр яг л өөрийн ах дүүтэй харьцаж байгаа юм шиг анхаарал халамж зарцуулах шаардлагатай. Тэгжиж тэр өвчин манаас эдрэлтэнд нь бас сэтгэл санааны өдрөөр эдрэлтэнд нь бас хурдан нөлөөлдөг гэж боддог. Ер нь бол хөдөө орон нутагт миний хувьд бол хүн ер нь хөдөө орон нутагт өсөд төрсэн газраа сурж боловсрсон бол тэр газраа хүчээ өргөх ёстой гэж боддог. Тэр үүднээс би өөрөө анх одоо нарийн мэргэжлийн эзэмшээд Дорнот аймагтаа ажилтаа амьдрий гэдэг ингээд өргөдлөө өгөөд Ботод бүс ажиллагааны анх өргөдлөө өгөөд тэгээ миний өргөдлөг хүлээн авч шийдвэрлээд ингээд анх намайг ажил авсан. Ер нь хөдөө орон нутагт залуучууд яагаад ингээд заавал Улаанбаатар хот руу яваад гэдэг би бол сайн ойлгодог. Хөдөө орон нутагт бид нар бол яг юу одоо амьдрах хүнд хэрэгцээтэй анхны шатны одоо нийгмийн хэрэгцээнүүд бүгд байна. Зөвхөн энийг одоо бид нар цааш нь одоо илүү хөгжүүлээд илүү орон нутгаа сайхан болгоод үр хойчтой энэ хөдөө орон нутаг одоо аймгаа хөгжүүлэх ийм юм бид нар үлдээх ёстой. Тэрнээс бид нар эндээс бол зугатааж явж болохгүй. Манай аймаг бол бүр өсөж дэвжин хөгжин. Тэрнтэй зэрэгцээ залуучууд бид нар хөгжөөд аймаг улам сайхан тордоод ингээ аваад явах хэрэгтэй байх гэж боддог да. Мэс засал гэмтлийн эмчнэр болон бүсийн онцлогын эмчилгээний төвийн нийт эмч нартаа мэс засал гэмтлийн дасгийн сувлагч нараас нь дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргье.